За буцаага жоохон улс төрчийн манай Монголд бас ийм потенциал байгаа хгүй юу? Манай Монголын нүүрс хаа байсан амар хэмтэх штэ. Юу байна? Нүүрс байна. Come on. Тэгэд улс төрч миний чаналыг үзэж байгаа би мэдчихээн таадын нэг нь бас надлаа холбоо барьсан. За яг би энэ төслүүд дээр би нэг хамтарч ажиллахгүй байх л та. Гэхдээ ийм амархан юм одоо хаа байсан? Come on guys. Тэ цахилгаан эрчим хүч хэрэгтэй, талбай нутаг хэрэгтэй, хүүтэн агаар хэрэгтэй, нүүрс хэрэгтэй. Тэгэхээр энд 100 тэрбум долларын их найдын төсөл ингээд бичгтэй дэжтэй. Белугасаа зүгээр нэг булангийн булаагаад авчаач тэ. Америкийн нэгдсэн улсын Дональд Трампын Сауди Араб тэ тэр хэсгийн стратеги яг юу юм бэ? Яг их юм бол өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд улс төрийн олон улсын тогтворгүй байдал хаанаас үүсэж ирсэн бэ гэх юм бол тэр хэсгээс террористууд Израиль, Хамас, Палестин, Либия, Сирия, Катар, Иран гэх мэтч бомбог пуужн ерөөхдөө хаана дэлбэрдэг байсан бэ гэх юм бол нефтний үнийг юу дээшээ өсгдөг байсан бэ? Олон улсын тогтворгүй байдал хаанаас үүсдэг байсан бэ гэх юм бол Арабын арлаас үүсдэг байсан. Тийм буруутан бэ гэх юм бол ер нь Америкчууд өөрөө за энэ дээр одоо ерөөхдөө Дональд Трамп цэг тавих гэдэг юм байна. Өчтөр Riyadh, Saudi Arabid King одоо хаан Мухаммед бин Салмантай уулзсан. King биш ээ, Crown Prince тий. За тэгээ энэ дээр илтгэл тавьсан ойролцоогоор 50 минутын илтгэл өмнөх видеон дээр хэдүүлээ Америк гэх мэт стратегийн сонссон. Одоо ерөөхдөө Дональд Трампын Америкийн засгийн газрын энэ Арабын арлын вижнийг сонсцгоо. Гайхалтай илтгэл. Of costs with other nations, which really took advantage of a very nice group of people that ran our country. But not only is this a time of incredible excitement. За өмнөх өдөрчсэн хүмүүс нь тийм бүтлгүүтдэг байсан хүмүүс байсан. Гэхдээ одоо өөрчлөгдөж байгаа юм аа. Гэхдээ Америк одоо буцаагаад тий Америк гэрэлгийг асцсан байгаа. Гэхдээ бас Арабын хэсэгт гэрэлгийг одоо харагдана. In the United States, it's also an exhilarating period. Right here in the Arabian Peninsula. Arabian Peninsula, Peninsula. by the way. Beautiful place. Exactly. Accurate. Тэгэл дахиад тий өрсөн хүн хүлээж авсан хүнээ амар гоё шмүүз хийж байгаа, glaze хийж байгаа, магтж байгаа тий. Exactly 8 years ago this month I stood in this very room and looked forward to a future in which the nations of this region would drive the forces of terrorism and extremism, drive them right out of existence. 8 жил юм. Яг энэ сард 8 жил юм. Бишээ эрэхтэй юм өрөөддөг юуны төлөө зүтгэжсэн бэ гэх юм бол терроризм, экстремизмыг тэр чтэй энэ талбай нутаг энэ хэсгээсээ устгахъя, алга болгоё гэсэн мөрөөдчихсэн. And take your place among the proudest, most prosperous, most successful nations anywhere in the world as leaders of a modern and rising Middle East. So exciting. Тэгээд би юу мөрөөдчихсэн бэ гэвэл та хэд та нар хамгийн баян, хамгийн хөгжсөн, хамгийн одоо дараагийн next level-д хүрсэн тиймэрхүү дэлхийн хэсэгтээ хамт өсөөд амьдраасаа гэж би мөрөөдж ирсэн. Vision. Би бол амар. Do you sleep at night? How do you sleep? Би бол амар excited байна. Би бол тэсэн ядаж хүлээж байна. За тэгээд одоо дахиад өрсөн хүнээ амар гой магтж байгаа. Та нар нэг илтгэл мэлтгэл тавих юм бол заяа. Өрсөн хүнийг бүр cringe болох хүртэл магтахгүй. Гэхдээ магтах ёстой шүү. За энийг сураад авчаарай. За тэгээд одоо Crown Prince MBS Mohammed bin Salman лоо ингээ харж байгаа шүү дээ. Чи яаж шүн унт чаддаг юм бэ? He tosses and turns like some of us. Tosses and turns all night. How do I make it even better? Тэгэл таавал шүн нам унт чаддгүй хаа яагаад гэвэл та ингээ орон дотор өнгөрөөл годгоноол яагаад вэ гэх юм бол энэ газрыг энэ улсыг яаж илүү гоё болох боломжтой мөрөөддөг юм шүү. Одоо манай ЭБ ингээ худлаа нэг амар шаасан штэ. Би Монголоо зүудэлсэрдэг. Загээ мань хүн юу иржийнэ гэх юм бол та яг ийм хүн байж магадгүй. Ягаад гэх юм бол 8 жилийн өмнө энд ирж исэн. 8 жилийн дараа буцаагаад ирж байна. Энэ ямар гоё газар болсон бэ? It's the ones that don't toss and turn, they're the ones that will never take you to the promised land, won't they? But you have done some job. Тань шиг өнгөрдгөө ингээд
амар унтч чаддгүй хүмүүс. Тэг яг гэх юм бол өөрийнхөө улс орноо бодож байгаа учраас тий. Тиймэрхүү хүмүүс улсаа ингээ хөгжүүлдэг юм аа. Нам унтдаг хүмүүс чаддгүй юм аа. Тэгээ Joe Biden чулуу шиг нам унтдаг байсан. But critics doubted that it was possible what you've done. But over the past 8 years, Saudi Arabia has proved the critics totally wrong. The transformation that has occurred even by these incredible business leaders. I mean, you had the biggest leaders in business anywhere in the world standing right before us. But the transformation that has occurred under the leadership of King Salman and Crown Prince Mohammed has been truly extraordinary. Such a thing has, I don't think, ever happened before. Тэгээ таад юу хийжсэн бэ гэх юм бол та дэг шүмжлэг хүмүүсүндээ байсан. Та нар чадахгүй. Араб үргэлж зүгээр бензиний колонк байна гэж хүмүүс ярьдаг байсан байхгүй юу? А гэхдээ тий Хан тий Салман Хан тий Crown Prince MBS Mohammed таад юу хийж чадсан бэ гэх юм бол Сауди Арабын эдийн засгийг тэр чигтээ өөрчлөөд бизнесийн төв болгоод тэгээд өөрийнхөө эдийн засаг улсаа тодорхой хэмжээнд бас нэлээд ихээр нефт газнасаа хараад бус болгож чадсан. Дахиад Монгол улс төрчнөө сонсож байна уу? Бид нэр нүүрснээсээ зэсээсээ мөхийн хараад амьдрах юм уу? Арабчууд хийж чадсан бол бид нэр яагаад? I've never seen anything at that scale happen before. And I guess, maybe you could say the United States is doing pretty well too, but I don't think too many people have seen that happen before. За ерөнхийдөө таад гайхалтай юм хийж чадсан тий. Би л ийм өмнө хараагүй. За яах вэ? Манай Америк бас гайхалтай болж байгаа. Гэхдээ та нар бүр гайхалтай юм бүтээж байгаа шүү. 6 skyscrapers, the towers that I see, the difference between now and 8 years ago and 8 years ago. Саяхан 6 шин цамхаг харсан тий. I see rising. Some of the exhibits that I was shown by Mohammed, if what I've seen there is just an amazing it's an amazing process, an amazing genius of so many people, architecture, but I have a feeling I know where. Тэгээд янз бүрийн ингэж баригдаж байгаа цамхын макет юм уу зургийг харсан. Би бол насаараа үйлүүлэх цамхаг Trump Tower үйлүүлэх барьдаг хүн байсан шүү дээ. Би бол насаараа цамхаг харсан. Гэхдээ та нар хийж байгаа юм бол гайхалтай юм байна. Many of those ideas came from happens to be sitting right in this room right before me, but the towers and all of the different I've seen a lot of different towers. I don't think there's any version of a tower that I haven't seen in one form or another. I just passed 4 exhibits. I have never seen anything like any of them. Тэгээ би бол барыг бүгдийг нь харсан гэж бодсон. Гэхдээ дөнгөж сая 4 шин зураг төсөөлөл төлгөө харсан. Тийм цамхаг би харж байгаагүй маа. So it's going to be very exciting. Гайхалтай ирээдүйд та хэдийг хүлээж байгаа. And they sit among the ancient wonders of a growing and exciting city. It's really amazing. Riyadh is becoming not just a seat of government, but a major business, cultural, and high-tech capital of the entire world. The World Cup is here. Тэгээд тий ганцхан тэр цамхууд биш ээ. Riyadh hot одоо Saudi Arabia нийслэл юу болж байгаа юм гэх юм бол тий олон улсын хэмжээнд тий бизнесийн төв болж байгаа. Тэгээд удахгүй тий хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн танах дээр очино. Та бүр дэлхийн хэмжээнд хүрч байгаа юм аа. Өмнө зөө говь дээр бензин колонк байсан бол одоо Дубай гэх мэт шин одоо ер нь бол эднэр чөлөөд бизнес, татварын орчин, хууль, тий аюулгүй байдал бүгдийг хангаж өгч байгаа шүү дээ. Johnny, just stand up, Johnny. Johnny. Thank you, Johnny. Өөрөөр хамт ирсэн хүн магтж байгаа. Яг энэ маш их хөрөнгө хийж байгаа хамт ирж байгаа учраас. But the World Cup and the World Expo will soon be. Дэлхийн аваргын тэмцээнээ бас авчихсан. The World Cup is coming to the United States. It's going to be really exciting next year. The engines of Formula One racing now roar through the streets of Jeddah in a historic milestone. Other industries recently surpassed oil. Think of it, all of your other industries now have surpassed oil. I don't know if a lot of people will understand what that means. It's so big to make up a majority of the Saudi economy for the very first time ever. So think of that. Тэгээ Formula 1 уралдаан бас танаа улс дээр одоо ирсэн байгаа. За тэгээд нэмээд юу болж байгаа юм бэ гэх юм бол та хэдийн эдийн засаг тий дотоодны нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнө бол номер 1 US нефт газ байсан бол тий одоо юу болсон бэ гэх юм бол бусад бизнесүүд нийлээд нефт газнаасаа илүү чухал болцсон байна. Энэ бол гайхалтай үр дүн. Хизээ нэг цагт монголчуудаа бид нэр ийм өдөртөө золгох болов тий нүрс мөрснөөс салцсан. Тэгээд high tech төв болцсон байж штэ. Тэ? High tech төв одоо
Яагаад Nvidia-гийн захирлын хамт явж байгаа юм бэ? Яагаад OpenAI-ийн захирал хамт явж байгаа юм бэ? Яагаад Elon Musk-ийн хамт явж байгаа юм бэ гэх юм бол эдгээр дандаа хай-тек юмнууд байгаа хгүй юу? Тэгээ бүгдээрээ Riyadh дээр салбараа нэг хөрөнгө олт хийн. Тэгээд хэдэн тэрбум долларын чипийн захиалга. За яа. Энэ чуулганы дундуур ард нь тий гэрээнүүд зурагдсан. Тэр Nvidia-гийн ханш яасан 12 уссан. За хин Nvidia-гийн ханш хувьцаал хөрөнгө олт хийсэн. Манай school community 10 ашиг хийсэн байгаа шүү. Та шүү. Та нь шүү. Industries are now bigger even than oil, which is always going to be a big monster. It's a big one, but that's a great tribute to you and economic development properly used. In other cities throughout the peninsula, places like Dubai and Abu Dhabi, Doha, Muscat, the transformations have been unbelievably remarkable. Before our eyes, a new generation of leaders is transcending the ancient conflicts of. Тэгээд ганцхан Riyadh биш ээ. Тэ Doha, Dubai, Muscat. Тэгээд нэр бүгдээрээ цэцгэлж байгаа. Яг гэх юм бол энэ газрын баялагийнхаа орлогоо зөв зарцуулсан учраас за бид нар юу гэдэг юм бэ гэх юм бол газраасаа бас баялаг гарч байгаа хэдэн тэрбум долларын юм гаргаж байгаа. Самхууд нь хаана байгаа юм? Өндөр түвшний технологи хаана байгаа юм? Төмөр зам хаана байгаа юм? Метро хаана байгаа юм бэ? Сонгол удахгүй ирнэ хэдүүлээ нэг шаардлага зөв тавьмаар байгаа юм тий. Окей. За улс төрчгөө байлаа хочлоо. Тэ. Цус буцаагаад яаж шүү. Монгол цус миний боронк за дарцсан. Одоо амар чухал юм л орж байгаа. Тэ. Нэг одоо сонсох хэрэгтэй. Before our eyes, a new generation of leaders is transcending the ancient conflicts of tired divisions of the. Бидний нүдэн дээр шин манлайлагч нар тий түүх цуснд шингэцэн байгаа энэ маргаануудыг давж байна. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол Сауди Араб, Иран хоорондоо би чамтай муудсан, Израиль, Сауди Араб би чамтай муудсан, Палестин, Израиль би чамтай муудсан, Сирия гэх мэт чи би чамтай муудсан хоорондоо алдцдаг, бөмбөгдөг хоорондоо тийм алдцдаг. Энийг болж гинэ. Дараагийн шатны малаалагч гарч ийн. Тэ? Хоорондоо бөмбөг солилцсноосоо хоорондоо бараа үйлчлэгээ оюуны мэдлэгээ ингээ хуваалцдаг болж байна гэж ярьж байгаа шүү. Энэ Трампын илтгэлийн хамгийн чухал хэсэг. And forging a future where the Middle East is defined by commerce, not chaos, where it exports technology, not terrorism. Тэ. Middle East, Арабын хэсэг юу болж байгаа юм бэ гэх юм бол тэ. Бөмбөгнөөсөө илүү тэ бараа солилцоо. Терроризмын экспортноос илүү технологийн экспорт хийж байгаа. And where people of different nations, religions and creeds are building cities together, not bombing each other. Тэгээд янз бүрийн шашин, янз бүрийн цус, янз бүрийн арьстай, өнгөтэй хүмүүс хамтраад шин хот улсуудыг ингээ бүтээж байгаа. Тэ? Хоорондоо бөмбөгтэй алдсахгүй байгаа, хэрүүл хийхгүй байгаа, юм бүтээж байгаа, тийш шилжиж байна. Out of existence. We don't want that. Тийм юм бид нар хүсэхгүй байна. Хин хүсдэг юм бэ? Хоорно бөмбөгдөх хин хүсдэг юм бэ? Тэгээ энүүгээр Donald Trump юу хийж байна гэмэ vibe shift хийгээд байгаа хгүй. Энэ vibe-ыг өөрчилж байна. Сауди Арабид юучсан vibe-ыг өөрчилж байгаа. Одоо Syria руу явж байгаа. Бурхан маань тэгээ энэ vibe Истанбул хүртэл хүрээд маргааш Зеленский дурак тэ буугаад өгөөсэй. Путин ч гэсэн болт хийгээсэ, тийм ээ. Crucial for the wider world to note this great transformation has not come from Western interventionists or flying people in beautiful planes giving you lectures on how to live and how to govern your own affairs. No, the gleaming marvels of Riyadh and Abu Dhabi were not created by the so-called nation builders, neocons, or liberal non-profits. Тэгээд энэ гайхалтай тийм Доха, Riyadh энэ хот дэд бут цамхаг баялаг ад жаргал инх тайвныг хэн бүтээсэн бэ гэх юм бол заяа. За хэн бүтээгээгүй юм бол энэ nation builder-ууд гэж байгаа. Одоо тэр Hillary Clinton, Joe Biden, neocon-ууд заяа. Тэд нар юу гэдэг юм бэ гэх юм бол Либия улс арай ингэж явах ёсгүй. Эхлээ бид нар бөмбөгдөөд тийшээ очоод тий улс төрийн систем, ардчлалын систем ингээд өөрчлөөд тий
энэ улсыг шинээр хөл дээр босгож ирье. Афганистан дээр оролцож үзсэн фейлдсэн. Ирак дээр оролцож үзсэн фейлдсэн. Либия улс дээр оролцож үзсэн фейлдсэн. Тэ? Одоо Либия улсад бүр боолчлол эргээд ирсэн байгаа шүү дээ. Бүр ядуурлын төвшөнд очсон байгаа. За, энэний ард хэн байсан бэ гэх юм бол энэ тэ nation building хийдэг. Одоо Washington DC, Америкт нэг хэдэн хулгайчнууд зэвсгийн кампанитаа нийлсэн. Тэ? Ирак руу ороод Иракийг өөрчлөл яадаг юм бэ? Гэт тийм их цантай хүмүүс байсан байхгүй юу? Одоо Дональд Трамп юу хийж байна гэх юм бол тэргээ болцсон шүү. Тэргээ одоо тассан зогсоож байгаа. Тэ? Хамтарч ажиллана. Та нар өөрийнхөө улсаа удирд. Бид нар оролцохгүй зүгээр дэмжийе. Хоорны хамт 8 хилцье. Та нар арчлалтай байх хэрэггүй. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За, тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш, үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За, тэгээ та хэд энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За, контент өргөжүүлээ. Өөрөө тавилангаа удирт. За, гэхдээ ганц нэг шаардлага байгаа. Тэгээ сайн сайхны төлөө хамт явъя гэсэн одоо мессеж Трамп явуулж байгаа байхгүй. Like those who spent trillions and trillions of dollars failing to develop Kabul, Baghdad, so many other cities instead. Тэгээд Америк улс төрчтэй өөрийнхөө талыгаа ярьж байгаа байхгүй юу? Тэ бас хуучин Republican намаа ярьж байгаа. Хэдэн их $80 зарцуулаад Багдадыг барих гэж босгох гэж үзсэн, фейлдсэн. Кабулыг барих гэж үзсэн, фейлдсэн. Тэ? Мосул, тэ? Фалужа бүгдээрээ фейлдсэн одоо террористуудаар дүүрсэн байгаа шүү дээ. ISIS гих мэдчихлээ. Тэ? Одоо энийг болио. Тэ? Тэр CIA, USAID янз бүрийн нөгөө дайсны талыг санхүүжүүлээд тэгэхээр энэ дээр бас ямар мессеж явуулж байна гэх юм бол Израилийн эсрэг мессеж явуулж байгаа. Яг гэвэл энэ терроризм хоорондоо алдцдаг, тэ хүмүүсийг бууддаг, хорлдог. Эний ард нь бас Америкчууд байгаа. За нэмээд хин хамгийн хүчтэй оролцоод байгаа юм бэ гэвэл заяа. Израильчууд. Тийшээ мессеж явуулж байгаа. Тэгээд Нетаньяху Израиль руу явуулж байгаа. Еврейчууд хэлж юу хэлж байгаа юм бэ гэх юм бол айтаахан шиг байгаарэ. Тэ? Birth of a modern Middle East has been brought by the people of the region themselves, the people that are right here, the people that have lived here all their lives, developing your own sovereign countries, pursuing your own unique visions and charting your own destinies in your own way. It's really incredible what you've done. Тэ. Шууд түрүүний ингээд цус хуураад байсан бүр ингээд миний даралт бүр байхгүй болчихлоо. Тэ. Бүр zen state руу хүрсэн. Тэгээд Дональд Трамп ярьсан байх юм бол энэ улсыг хэн босгосон бэ гэх юм бол та нар босгосон. Ирээдүйдээ энэ улсыг хэн босгох юм бэ гэх юм бол та нар босгоно. Тэгээд та нар хин юм бэ гэх юм бол эндээ хэдэн зуун жил, хэдэн мянган жил энэ нутгийн хүмүүс тэ өөрийнхөө тэ ирээдүйгөө босгож байгаа, өөрийнхөө тавилан удирж байгаа яг тийм байх хэвээр тэ. In the end, the so-called nation builders wrecked far more nations than they built, and the interventionists were intervening in complex societies that they did not even understand. Тэгээ интервенц хийгээд байгаа, улс төрлөө оролцоод байгаа. Тэ хүмүүсийн сонгоцсон хүмүүсийг төлөөлөгч нарыг ингээд унгаадаг. Тэр nation build хийдэг нөгөө тэ нэг улсыг ингээд барьдаг хүмүүс нь фейлдсэн. Тэ улсыг бариад босгосноос илүү нураасан юм аа. Интервенц хийгээд дандаа фейлдчихсэн маа. Ирак руу интервенц хийсэн, Афганистан интервенц хийсэн, Либияд интервенц хийсэн. За өөр хаана фейлдсэн бэ? Украинд интервенц хийгээд яаж ийн? Фейлдж байгаа үстэй. Энэний эсрэг ерөнхийлөгч байхгүй, инх тайвны ерөнхийлөгчгээд ямар гоё юм бэ? Тэгээ зүгээр худлаа хоос үг хэлэхгүй байгаа байхгүй. Дональд Трамп bullshit ярьдаггүй. Themselves. They told you how to do it, but they had no idea how to do it themselves. Өмнө манай Neocon, манай Republican, манай Арчлан, манай Obama, манай George Bush,
Манай Joe Biden тэ та нарт инг тиг гэж ярьдаг байсан бол өөрөө тэрийг юусэн хийж чаддаг байсан юм аа. Тэ тэр одоо болцсон байхгүй. Prosperity and progress ultimately came not from a radical rejection of your heritage, but rather from embracing your national traditions and embracing that same heritage that you love. Тэгээд та хэдийн амжилтын суурь нь яг юу юм бэ гэх юм бол та хэдийн өөрийнх нь түүх, та хэдийн өөрийнх нь соёл, тэ та хэдийн өөрийнх нь удам, гаднаасаа тушаал, зөвлөгөө, сагуужл биш та нар өөрөө босгож байгаа юм а тэрийг хүндлэх ёстой. Тэгээд та хэдийн амжилтын суурь юу юм бэ гэх юм бол бидний тэ хотлоо нөлөө хор биш ээ. Та нар өөрөө шүү. Та нар өөрийнхөө тавилангаа хамгийн сайнаар удирч чаддаг юм а. So dearly. Jesus fucking Christ баярлалаа. Бурхан багш. And it's something only you could do. Тэг ганцхан та нар хийж a чадна. modern miracle, the Arabian way. That's a good way. Тэр харта ийм брэнд үгнүүд зүгээр ингээд манай хүний амнаас зүгээр мултарч байгаа штэ. The American way биш. The Arabian way. Арабын замаар яв. Өөрөө замаа тавь. Өөрөө очих газараа сонго. Тэр ингэж хүмүүсийг найраад хэлцэл хийш шүү. За юу guys. За би бас нэг буруутай заяа. Би жоохон хаяа их цантай харагддаг. Гэхдээ нэг сүртэй их цантай биш ээ. За гэхдээ би нэг юу байхгүй юу? Өөрийнхөө үзэл бодлоо айгүй номер 1 тавьдаг. Тэгээ өөр хүний үзэл бодлыг нэг хүндэлдэггүй. Тэгээ жоохон ширүүн гэх юм уу да. Тэгээ Дональд Трамп бас өөрөө тийм байсан байхгүй юу? Өөрөө тийм байсан. Та 8 жилийн өмнө илтгэлүүдийг харчих заяа. Тэгээ одоо Дональд Трамп ямар юу болсон бэ гэх юм бол he chilled out. Массаж нь орцсон юм шиг. He's chill. Ингээд өмнөх илтгэлийн сонсороо одоо зүгээр дараагийн төвшөнд хүрсэн байх шиг байна. Ингээд хилцэл хийж байгаа хүмүүсийг найрж байгаа супер. Today the Gulf nations have shown this entire region a path. Энийг би одоо сураад авлаа. Дараагийн илтгэл дээр би зүгээр өрөөнд сууж байгаа хамгийн ихний игнэнд сууж байгаа хүмүүсийн бүх хүмүүсийн тэр арын хэсэг нойтон оргино. Яа гэх юм бол би тэгэж магтана. Тоглоош. Towards safe and orderly societies with improving quality of life, flourishing economic growth, expanding personal freedoms, and increasing responsibilities on the world stage. After so many decades of conflict, finally it is within our grasp to reach the future that generations before us could only dream about, a land of peace, safety, harmony, opportunity, innovation, and achievement right here in the Middle East. So тэгээ Middle East-д юу хийх боломжтой юм бэ гэх юм бол 100 жилийн өмнө, 50 жилийн өмнө, 200 жилийн өмнө бидний овог дийдсэд ингээ мөрөөдж исэн үр дүн гарах боломжтой. Илүү их хариуцлагатай бай, дэлхийн тайзан дээр илүү их эдийн засгийн өсөлттэй бай, илүү их баялагтай бай, илүү их аз жаргалтай бай. Тэгээ инх тайван хамттай хөгжлийн төлөө явах боломжтой. Тим гэрэл гэгээтэй ирээдүй харагдаж байна. Middle East. Beautiful. It's such a beautiful thing that's happening. Beautiful, I guess, beautiful. You know, the people that are here can't even really appreciate it because you see it happening, and it's when you come to a place that you haven't seen in 5 years or 10 years or 20 years that it's even more incredible. When I left office just over 4 years ago, that future seemed almost impossible, what you've done. Together we had obliterated the killers of ISIS. Тэгээ 4 жилийн өмнө өнөөдөртэй харьцуулах юм бол шал өөр болсон, амар гоё болсон. Тэгээ би өмнө ирэх бариад тухайд хэдүүлээ юусэн бэ гэх юм бол бид нар тэр террористуудыг ISIS-ыг будаа болгосон. Wiped him out, terminated its founder and leader, al-Baghdadi. Тэгээ үүсгэн байгуулагч al-Baghdadi тэр бүр амар фаны илтгэл заяа. Тэрийг би бас нэг контент болгочих. Бөмбөгдөд будаа болгосон. He had healed the divide in the Gulf Cooperation Council. It's a very big deal. And united the nations of the region to stand against the enemies of all civilization. We'd imposed unprecedented sanctions on Iran and starved the regime of resources to fund terror. They were unable to fund anything. Бид нар юу хийсэн бэ гэх юм бол адилхан хөгжлийн төлөө явдаг улсуудыг нэгтцсэн. Нэг тайвны төлөө. Гэгээд Иран улсыг бүр санкцаараа бөмбөгцөөр агаад эдийн засгийн ингээд хямруулсаар агаад дансыг хооссоор агаад хөдлөх маневр чадваргүй болгосон. Тэгээ амжилт нь хүрэхэд маш ойрхон байсан хэрнээ Joe Biden новш гарч ирээд энэ бүгдийн буцаага нураацсан л та. Because they had no money left. They had no money. But the new administration came in and let them have a lot of money, and you saw what happened. Тэгээд Joe Biden гарч ирээд Ираны янз бүрийн санкц дансанд
60 70 тэрбумыг буцаагаад өгөөд тэгээ юу болсон бэ гэх юм бол те. Тэгээд үр дүнгийн хэдүүлээ харсан шүү дээ. Is not money well spent. And with the historic Abraham Accords that we're so proud of, all the momentum was aimed at peace. And it aimed very successfully. Та зүгээр ингээд судлаад үзмээр байгаа бол Abraham Accord-ыг ингээд үзэрэй. Авраам хийм бэ гэх юм бол нөгөө Библи дотор бичигдсэн байгаа энэ Израиль нөгөө еврей шашин, муслим шашин, христний шашин дотор гурван дээр байгаа хгүй юу? Үүсгэн байгуулагчийн нэг нь одоо яг үс одоо эдрата тэр яг ийм хүн шүү дээ гэж комент бити үлдээгээрээ заяа. Зүгээр бүх юм дээр оролцоотой гэсэн үг. За. Окей. Тийм учраас ерөнхийдөө энэ гурван шашныг нэгддэг тийм Abraham Accord тийм хуулийн төсөл хамтын ажиллагааны төсөл санаачлаад тэн дээрээ баг бүгдээрээ гар үсэг зурх бэлэн байгаад тэгээд Joe Biden тэрийг бодоолгоцсон байхгүй. It's been an amazing thing, the Abraham Accords, and it's my fervent hope, wish, and even my dream that Saudi Arabia, a place I have such respect for, especially over the last. Тэгээд одоо энэ бас нэг амар гоо ингээд хувийн шүүс орж ийн те. Тэгээ миний мөрөөдөл бас юу юм бэ гэх юм бол Saudi Arab ямар гайхалтай газар юм бэ. Тэ. Saudi Arab энэ Abraham Accord-ийн тэ энэ хуулийн төсөл дотор нэгтчвэл миний нэг амьдралын нэг томоохон мөрөөдөл. Fairly short period of time what you've been able to do, but we'll soon be joining the Abraham Accords. I think it'll be a tremendous tribute to your country, and it will be something that's really going to be very important for the future of the Middle East. I took a risk in doing them, and they've been an absolute bonanza for the countries that have joined. Тэгээд энэ хуулийн төслөө нэгдсэн улсууд нь байгаа тэд нэр ингээ бүгдээ хожсон эдийн засаг нь өсөж байгаа айгу ашигтай явж байгаа. Тэгээд Saudi Arab бас иш орох хаа. The Biden administration did nothing for 4 years. We would have had it filled out. But it will be a special day in the Middle East with the whole world watching when Saudi Arabia joins us, and you'll be greatly honoring me, and you'll be greatly honoring all of those people that have fought so hard. Тэгээд Joe Biden засаг 4 жил юу чигээгүй. Тэгээ ингээ мөнхөрцөн. Энэ буцаагаад гарчиж байгаа юм аа. За тэгээ Saudi Arab тий иш ороод ирэх юм бол миний хувьд бол нэр төргийн хэрэг тий. Бараг гойж штэ. The Middle East, and I really think it's going to be something special, but you'll do it in your own time, and that's what I want, and that's what you want, and that's what. За тэгээд энэ бол миний мөрөөдөл. Та өөрийнхөө цаг хугацаанд энийг хий тий. Хүсснээрээ хий. А гэхдээ та хэдийг өөрч байгаа шүү. Ороод ирээч инх тайвны төлөө хамтын ажиллагааны төлөө. It's going to be. When I left office, the only thing still standing between this region and its unbelievable potential was a small group of rogue actors and violent thugs seeking constantly to drag the Middle East backward and into havoc, mayhem, and indeed into war. Тэгээ би өмнө алдан тушаалаас буухаас өмнө тий ганцхан юу дутчихсэн бэ гэх юм бол хідэн замбраагүй терроризмыг санхүүжлэг үргэлж chaos хүмүүсийг бөмбөгддөг замбраагүй байдал үүсгэдэг тиймэрхүү хүмүүс үлдсэн байсан. За энэгээр хин ярьж байгаа юм бол Ираныг ярьж байгаа. За яа. Тэгээ Израилийг ярьж байгаа байхгүй юу? Окей. Тэгээ эднэр байхгүй байсан бол энэ хэсэг төсөл үүсчихсэн. Тэр террористууд байхгүй болчлоо. Тэ? Дэлхийн хамгийн их эрчим хүчтэй Saudi Arab заяо нэг баррел, нэг пошиг нефт ямар өртгөр гардгийг мэдэх үү? Бараг өнгөө шахуу гарч байгаа шүү дээ. Газ, нефт бараг өнгөө заяо. Тэгээ ирээдүйн 10-20 жилийн хугацаанд хамгийн чухал юм юу вэ? Хиймэл ухаан, тооцоолол, дата центр эрчим хүч байхгүй юу? Тэгээд Donald Trump юу харж байгаа юм бэ гэх юм бол зүгээр ингээ өөрөө ботцсон өөрийнхөө ашигынхаа төлөө биш заяо. Жигнэс энэ Арабын хэсэгт энэ террористууд энэ новшийн тагнуулын албаар ингээд дандаа хор найруулдаг. Өөрийнхөө нутаг дэвсгээ ингээд томруулах гэдэг 200-3 жилийн өмнө гомдол дээр ингээд хариу авах гэдэг хүмүүсийг чимээгүй болгох чадах юм бол тэр район, тэр хэсэг дэлхийн хамгийн хямдхан эрчим хүчтэй. Ингээд дата центрээр бөмбөгдөх боломжтой. За, тэгээд сэргээх эрчим хүч одоо нарны цахилгаан станц дахиад жоохон 20-30%-аар сайжирчих юм бол тэ Араб юутай юм бэ гэх юм бол нар. Тэгээ Арабын ирээдүй тэр хэсэгтээ юу байх магадaltaй юм бэ гэх юм бол дата центр цахилгаан эрчим хүчээр ингээд тултан бөмбөгдөх боломжтой байхгүй юу. За буцаага жоохон улс төрчийн манай Монгол бас юм потенциал байгаа байхгүй юу. Манай Монголын нүүрс хаа байсан амар хямдхан штэ. Юу байна нүүрс байна. Come on. Тэгэд улс төрч миний чаналыг үзэж байгаа би мэджин таадын нэг нь бас надлаа холбоо барьсан. За яг би энэ төслүүд дээр би нэг хамтарч ажиллахгүй байх л та. Гэхдээ ийм амархан юм одоо хаа байсан. Come on guys.
Тэ цахилгаан эрчим хүч хэрэгтэй, талбай нутаг хэрэгтэй, хүйтэн агаар хэрэгтэй. Нүүрс хэрэгтэй. Тэгээ энд 100 тэрбум долларын их найдын төсөл ингээд бичгтэй дэжтэй. Белуугаасаа зүгээр нэг булангийн булаагаад авчаачтэй. Белуунаас нь биш юм бол ядаж тэр ингээд белуун дээр зооцсон байгаа лагийг гуйгаад авчаачтэй. Нэг 10хан цахилгаан станц. Эдгээр юу ярьж байна гэх юм бол гигаватт, тераваттын хэмжээнд ярьж штэ. Please. Instead of confronting these destructive forces, the last U.S. administration chose to enrich them and empower them and give them billions and billions of dollars. The Biden administration, the worst administration in the history of our country, by the way, spurned our most trusted and long-standing. Trump намайг тайвшруулж чадна. Амар гоё ихтгэл тавьж байгаа. Тэ. Тэгээ Жо Байдены засгийн газрыг тэ ингээд Иран, Израиль мөнгө өгөө санхүүжүүлээ, цахилгаан байлгаад арга хэмжээ авахгүй, хариуцлага тооцохгүй тэг ингээд замраг байдал үүсээр байгаа. Тэгээ энэ дэлхийн супер эдийн засгийн өсөлт авчрах боломжтой районыг ингээд доош нь хийгээд дарж байгаа байхгүй юу? Тэ. Gulf partners, and I can say partners worldwide, one of our great partners, no matter who we look to, and we have great partners in the world, but we have none stronger and nobody like the gentleman that's right before me. He's your... Манайд олон түнш байгаа. Тэ? Бид нар олон түнштэй. Гэхдээ биднэрт тэ номер 1 түнш хамтын ажиллагааны хувьд Сауди Араб шиг түнш байхгүй. Миний яг энэ сурч байгаа MBS Mohammed bin Salman шиг түнш найз биднэрт байхгүй. Окей, энэгээр юу хийж байна гэх юм бол заяа. Тэ? Битэн аа буруу хүлээж аваарай заяа. Тэ? Хаашаа энэ хурууга явуулж байгаа юм бэ гэх юм бол Израиль, Иран руу явуулж байгаа байхгүй юу? Тэ? Айтах шиг байгаарай. Тэгээд талаа сонгоцсон. Тэгээ Израильчууд өнгөрсөн 3 сарын хугацаанд Дональд Трамптай юу их ч үзсэн бэ гэх юм бол Ирантай алцсахын оролцсон, Сауди Арабиас холдуулах гэж оролцсон, өөрлөгөө татах гэж үзсэн. Гэхдээ Израильчууд арай дэмнүүд аварсан. Тэгээ Палестин дотор одоо бараг 100 хэдэн мянган хүмүүс, хэдэн зуун мянган хүмүүс одоо бөмбөгтөд өгч байгаа шүү дээ. Тэг хамаагүй зүгээр тэр хэдэн зуун мянган хүмүүсийн хүүхэд байна уу, эмэгтэй байна уу, гэр бүл байна уу, юу зүгээр бөмбөгтөд явж байгаа шүү дээ. Моо. Тэгээ би ерөөчүүдэд дургу. Greatest representative. Тэгээ одоо Дональд Трамп юу гэж нэх юм бол окей. Сауди Арабыг сонгоцсон. Abraham Accords байгаа. Терроризм болохгүй шүү. Тэ? Хоорондоо хутглаад, тэ? Хутлаа яриад, урваад тийм юм би хүлэн зөвшөөрөхгүй шүү гэд маш гоё найрсаг хэлж шээ. Тэ? Харсан. Улс төр, дийл, хилцэл энэ хүн цахилгаан станцын мөнгө байгаа штэ. Тэгээ цаана Elon Musk шигсэн байгаа. Come on guys. Тэ? Ерөнхий сайдаа please зүгээр ингээд Elon Musk руу мессеж явуулчих. Тэ? 10 power plants ready. Coal ready. Come here. Starlink-аар интернет холб. Come on. Тэгээ зөвшөөрлөн бүгдийг эндүүтэ тавьд өгчийё. За тэгээд цахилгааны хэрэглэхгүй бол урагшаа экспортлж болно. Тэ оюу толгой манай уул уурхай ашиглаж болно. Болохгүй бол нэг биткойн олборлож ийл та. And if I didn't like him, I'd get out of here so fast. You know that, don't you? He knows me well. I do. I like him a lot. Тэгээд MBS Mohammed bin Salman би дуртай биш байсан бол зүгээр гараа авчих штэ. Гэхдээ би энэ зогсож чинь тэг ингээл би чамд баг би чамд хайртай би Сауди Араб хайртай гэдэг glazing. I like him too much. That's why we give so much, you know? Too much. I like чамд тэндөө дуртай. You too much. Great guy. They lifted sanctions on Iran in exchange for getting nothing and sent the regime tens of billions of dollars to fund terror and death all over. They thought 7th, one of the worst days ever in the history of the Middle East. Horrible day. Biden removed the Houthis from the list of foreign terrorist organizations. Even so одоо Houthi-нууд юу хийж байна гэх юм бол тэр далайн тээврийн замаар ингээ хөлөг онгоц усан онгоц явж байгаа заяа. Суэц канал юу холбоцсон гэх юм бол Европ хэддэг ингээ холбоцсон байгаа хгүй. Тэргээр өстой ямар их тээвэр явдаг байсан бэ? Тэр Houthi террористуудад юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр хөлөг онгоц усан онгоцлоо ингээ пуужны явуулаад байгаа хгүй. Тэгээ өнгөрсөн 2 сарын хугацаанд Дональд Трамп ба Америкийн Батлан хамгаалтын яам юу хийсэн бэ гэх юм бол тэр Houthi-суудыг чулуун зэвсгийн уйлуу буцаага бөмбөгцсөн тэд нарт дөнгөж сая хийгээ буугаад өгсөн. Жо Байден юу хийсэн бэ гэх юм бол тэр Houthi-нуудыг террорист англиасаа буцаагаад гассан байхгүй юу?
Тим дуракууд. За нэмээд Ираны хоригуудыг ингээ санкц магцуудыг чөлөөлөөд хэдэн зуун тэрбум баг 60 тэрбум доллар байсан уу 90 тэрбум доллар байсан буцаагаад өгсөн. Тэгээд мөнгөтэй болоод ирэх юм бол тэр дуракууд юу хийдэг юм бэ гэх юм бол хийдэг юм хийн штэ. Алалалала гэл. While missiles and drones were being launched right here at your beautiful city of Riyadh and launched at ships that they happened to be sailing in the wrong location. The Biden administration's extreme weakness and gross incompetence derailed progress toward peace, destabilized the region, and put at risk everything we had worked so hard to build together. Бидний хамт өсгөх гэсэн, эхлүүлэх гэсэн юмыг бүгдийг энэ Joe Biden эзэн газар нураасан. Гэхдээ бид нэр we're back. And when you think of the administration that was not a believer, it makes your achievements even greater. Makes them even greater, you know that. But in a few short months since taking office, we have achieved the swift return of American strength at home and abroad. Now working with the vast majority of people in this region who seek stability and calm, our task is to unify against a few agents of chaos. Тэгээ өнгөрсөн хэдхэн сарын дотор бидний юу чадсан бэ гэх юм бол замраагүй байдлыг үүсгдэг хүмүүсийг бөмбөгдсөн, хоригт тавьсан, санкц тавьсан, санхүүжилтийн татсан зогсоож байгаа. Зарим нь аль хэдийн буугаад өгсөн. Хэдхэн цөөхөн хүмүүс hostage the dreams of millions and millions of great people. The biggest and most destructive of these forces is the regime in Iran, which has caused unthinkable suffering in Syria, Lebanon, Gaza, Iraq, Yemen, and beyond. Тэгээд тэр хамгийн том буруутхан юм бэ гэх юм бол Иранд байгаа. Ираны засгийн газар тий хаана chaos үүсгэж байгаа юм бэ гэх юм бол Ирак, Газа, Yemen, Lebanon, Syria тий. Тэг хамгийн чухал хэсэг нь одоо ordering the cessation of sanctions against Syria in order to give them a chance at greatness. Би одоо ямар тушаал гаргаж байгаа юм бэ гэх юм бол Сирия улсын санкц хоригуудыг устгах байгаа. Яг гэх юм бол Сирия улсад одоо би шанс өгье. Хөгжлийн төлөө. Тэгээ MBS-ийг хартаа. Тэгээ Middle East-ийг хартаа. Energy shift, vibe shift. За тиймэрхүү юм болсон. Тэгээд 4 жилийн өмнөх, 8 жилийн өмнөх Дональд Трампаас шал өөр. Дунхтай юм бэ гэх юм бол хэдүүлээ би нэмэр болж чадахгүй. Одоо би нэмэр би их цантай ерөөсөө хэлэхгүй байна зүгээр. Нэг ийм жижигхэн нэмэр болох боломжтой байсан бол тулсан нэмэр болмоор байгаа байхгүй яа гэх юм бол энэ аймаггүй сайн сайхны төлөө явж байгаа тий. Тэгээ бүтээсээ тэгээ маргааш энэ Туркт нэг томоохон хэлцэл болох юм. Тэгээ би өмнө ярьжсэн Дональд Трампыг тултанд дэмжинэ. Elon Musk хийж байгаа юм тултанд дэмжинэ. Саруул ирүүл ухаантай хүмүүс нь байгаа. Тэгээ би дахиад нэг хэлж байгаа дахиад хэлье заяа. Иймэрхүү хүмүүс манай улсыг ч гэсэн өдөртөөд байгаа юм бол бидний гэл гээтэй ирээдүй бий болноо. Окей. Ямар гоё юм бэ? Тэ Дональд Трамп энэ тэ Америкийн ерөнхийлөгч байхаа болоод Монголд нэг зээлчдэг юм байна та. Please.